Мэргэжлийн зөвлөх баг авахгүйгээр өөрсдөө дур мэдэж эсвэл бүгдийг ойлгож байгаа юм шиг ороод унсан тохиолдлуудыг бид нар одоо зөндөө харлаа. Монгол Улсын засгийн газар оюу толгойтой хилцээрт орохдоо үе үеийн одоо энэ гаргаж ирсэн хилцээр одоо улсын хурлын тогтоолууд хэрэгжих ёстой. Улсын хурлын 92 дугаар тогтоол байна. Улсын хурлын 103 дугаар тогтоол байна. Улсын хурлын 120 дугаар тогтоол хамгийн сүүлд одоо 2025 онд батлагдсан оюу толгой сонсголоос үүдсэн 120 дугаар тогтоол энэ хэрэгжих ёстой байгаа. За энэ хилцээрт ороход одоо оюу толгой за нөгөө талаас бол олон улсын маш өндөр туршлагатай Монгол гэлтгүй олон оронд ийм том одоо хилцээрт орсон туршлагатай ийм хүмүүстэй бид нэг хилцээрийн ширэн дээр сууна гэсэн. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар тэр дундаа Эрдэнэс оюу толгой, Эрдэнэс Монгол хилцээрийн багада одоо мэргэжлийн зөвлөхөд авах хэрэгтэй. За мэргэжлийн зөвлөхөд дотор corporate advisory гэдэг тийм. Corporate advisory эсвэл law. Одоо нэгсэндээ санхүүгийн мэргэжлийн олон улсын банк. За дээрэс нь олон улсын хуулийн компанийг бас дотоодын зөвлөлтөд нийлсэн тийм дотоодынх бас орно. Ийм гурвалсан мэргэжлийн зөвлөх баг авах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөх баг авахгүйгээр өөрсдөө дур мэдэж эсвэл бүгдийг ойлгож байгаа юм шиг ороод унсан тохиолдлуудыг бид нар одоо зөндөө харлаа. Иннээс хойш урдах алдаануудад давтмааргүй. Хангалттай алдаа явсан. Хангалттай эсвэлтгүй явсан. Одоо иннээс хойш эсвэлтгүй явах, эсвэл мэдсээр байж алдааг давтах энэ тохиолдолд ийм зүйл гаргамааргүй. Ийм зүйлийг гаргуулмааргүй. Энэ дээр улсын хурл хяналтаа тавьж ажиллана. Эдийн засгийн байнгын хороо, хариалагдах байнгын хороо бас анхаарал тавьж ажиллах ёстой.